өглөөний хүрэлтээ авъя. Өнөөдөр амралтын өдөр. Гэхдээ би хичээлтэй. Гэхдээ өнөөдөр нөгөө хүүгийн цэцэрлэгийн эцэг ихтэйгээ хамт ангиараа аялдаг өдөр байхгүй юу? Тэгэд би хичээлтэй болохоор өнөөдөр автаагаа явна. Өнөөдрийнхэн цэцэрлэгийн аялал нь бүүнөрөө нэг цэцэрлэгээрээ автобусанд суугаад багш нартайгаа хамт тэгээд нэг талбай дээр очиод одоо Монголын шиг тийм гоё тэрэлж мэрэлж тийм онгон зэрлэг байхгүй шүү дээ. Би чинь угаасаа зүгээр л нэг одоо хиймэл тармил тийм алюминий модны газар очно гэсэн. Гэтэ гоё л ахах. Тэгээд хүүхдэд болохоор хоол нь цаанаасаа анхаараа эцэг эхчүүд нь болохоор өөрсдөө хоолоо бэлтгэн гэсэн. Би тэгээд өглөө бэлтэж өгөөгүй шүү дээ. Гаднаас Макдоналдсаас бүргэр аваад явах. Тэгчээ төлбөр нь 300 янзаа 150 мянган төгрөг. Үнэтэй бас тий. Ямар ч хоолмол хөхгүй ч тэгээд дээрэс нь. Гэтэ яг тий би чинь дугаасаа тиймэрдүүлээ тий. Хүүхдийн юмнууд айгүй үнэтэй. Одоо жишээ нь манай хүүхдэл гэхэд улсын цэцэрлэгт явдаг байхгүй юу? Төлбөр нь одоо хамгийн боломжийн гэсэн үг. Тэгэнгүүт сарын 2000 орчим юаналтын сая төгрөг. Тэр нь болохоор хоол хангамж ерөн зүгээр цэцэрлэгийн сарын төлбөр гэсэн үг. Тэгээд ингээд нэмэлт ангиуд авдаг байхгүй юу? Хичээлийн ангиуд. Тэгэд өнгөрсөн семестр бид нэр аваагүй юм. Ер нь бас тэгэл хүүхдэд ачаал өгöd яах юм гэж бодод тэгсэн чинь энэ семестрээс хүүхдээ бараг 4-5 анги нэмж авсан за. Яагаад гэвэл ангийнхан хүүхдүүд тэр ангиудыг аваад тэгэд ганцхан манай хүүхд үлдэх гэдээсэн байхгүй юу? Тэгэхээр ч амар мангар бас тий. Тэгэд яг цэцэрлэгийн цагаар юм чи цэцэрлэгт явчих үедээ тэр ангиудтай ортын тэгэхээр ангитай ганцаархнаа тоглоомуудаа тоглоом үлдэхэр хүрх амт үүдэн шүү дээ. Тийм болохоор тэгэл олон хийг дагаад тийм ангиуд авцсан за. Тэр ангиудад нь болохоор нэг роликийн анги байдгийн. Тэгэд нэг үүшүү нөгөө хиттэй нэг юм одоо гимнастик гэх юм уу? Тийм хичээл. Тэгээд бас нэг цэвэр бичгийн ингээд зурлаг зураад идэг зураг шиг юм биерээр зураад идэв. Тэр ангиудын тэгэд өөр бас ингээд номон дээр зураад идэг нэг ангиуд юм а тэрийг юу гэдэг вүлээ? За ямар ч гэсэн нэг тийм хичээл. Тэгэд өөр ямар ангиуд вүлээ? За мартцсан. Ямар ч гэсэн юм хичээлүүд нэмж авдаг. За тэгээд тэр хичээлүүд нь бас төлбөртэй шүү дээ. Нэг 2-3 мянга, 200-3 мянган янз за сая 500 тэгэл мэдхгүй. Амар үнэтэй санагддаг шүү дээ. Гэхдээ бүгдээрээ тэр ангиудыг нэмж аваад байхад бүр ингээд хамгийн байж болохоор авахгүй байдлах жагаа төвшнө нь нэг аахгүй юу. Ер нь гэхдээ хятадд тэр тусмаа Бээжинд бол хүүхэд өсгөх зардал хамгийн өндөр. Бүр нэлийн өндөр. За өнөөдөр би хичээлтэй байлаа. Эрчим хүчний модель байгуулалт гэдэг хичээл ордгийн. Энэ хичээл одоо утгагүй дараа 7 хоног лөө эсвэл дараагийн дараа 7 хоног таагдах юм. Тэгээд одоо оюутнуудаараа ингээд PPT судалгаа хийлгээд тэгээд тэрийгэ PPT болгоод танилцуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэд уг нь өнөөдөр би танилцуулах байсан гэсэн чинь миний урд хүүхдүүд аягүй удаан яриад тэгэд би дараагийн 7 хоног лөө шилжчихсэн. Гэтэ баг тэр нь ч дээрвсэн би өнөөдөр ингээд танилцуулж байгаа хүүхдүүдийг хараад өөрийнхөө PPT-г амар муу бэлтцсэн байна да гэдгийг мэдсэн за. Хүүхдүүд аягүй сайн бэлтцсэн мөлий. Надад тэгээд бас PPT-гээ бас засах ёстой юм шиг санагдаад яана одоо юм уу PPT одоо яаж танилцуулна гэж айжсэн чи хараа азар яг миний урдаар таслагдаад тэгэд намайг дараа 7 хоногт хийгэрэй гэсэн. Би одоо энэ 7 хоногт очиж жоохон бэлдээд илүү сайжруулад танилцуулах юм байна. Гэтэ ер нь яг доктор сурснаас хойш ингээд нэг ийм дарамт мэдэрдэг болсон за. Тэр нь болохоор нэг ингээд илт ингээд багш нараас ирээдэггүй юм. Энэ дарамт яг хөвчлөө оюутнуудаас ирээдэг юм. Ангиараа сайн байгаад байхлаар бүр ингээд багш шаарддаг байхад бүгдээрээ амар сайн байхлаар ганцаархнаа муу хийж болтгүй юм билий. Тэгэл хүсүүсэйг оюутнуудад хагаал ингээд өөртөө шаардлага тавиал ингээд амар хэцүү. Яг тэр нь амар хэцүү санагцсан. Ер нь баг сургууль болон багшаас тавигдах шаардлагаас илүү оюутнууд хоорондын өрсөлдөөн. Тэр л бол амар хэцүү юм байна. За өнөөдөр Монголоос хамаатнууд маань ирсэн. Нөхрийн маань талын ойрын үеэлүүд нь ахгүй юу? Монголоос хүмүүс ирэхээр ер нь гэр дүүрээ сэтгэл дүүрээд гоё үгүй. Хай гэт. Ах эгч хоёр маань хүү охин хоёртойгоо ирсэн. Ах эгч хоёр маань насаараа л дулааны цахилгаан станцад ариун цааван хөлмөрөөрөө ажиллаж ирсэн хүмүүс байдаг. Ах маань станцад засварчин хийдэг байсан гэсэн. Харин эгч маань мартцсан. Юу хийдэг вэ? Диспетчер билүү, оператор билүү. За,
ямар ч гэсэн сайхан ажилладаг байсан. Манай нөхөр ингээд Монголоос хүмүүс ирнэ гэхлээр Евэн захиад идэв. Өгөөч Евэнд амар дуртай за. Би болохоор баг идэж үзээгүй дээ. Жоохон амтгүй санагдаад идэв. Би гөөхий бас идэж үзээгүй. Хүүхдүүд л нэгтээд баг хахад гөөхий амар гоё маяг хийдэд. Тэг ингээд гаднаас нь харахад их гоё харагддаггүй шүү дээ. Би тийм дан гурилтай юмд нэг дуртай биш. Тэгэхээс биш жимст ч юм уу одоо сүйт ч юм уу тийм нэг урайн арц холсон тийм борцогносод дуртай. Тэгэхээс биш дан гурилнуудад нэг дуртай шээ. Би нөхрөөс асуужсэн байхгүй юу? Чи багтаа ингээд 100 төгрөгтэй бол юу авдаг гэсэн бэ гэтгсэн чи манай нөхөр гөөх хийчих шиг цаа. Йоо. Мэдхгүй би л хүзэж гөөх авахгүй. Авдагчгүйсэн. Би 100 төгрөгтэй байвал нөө торхтой зарим авчдаг байхгүй юу? Амар гоё үдийн. Тэгсэн чинь манай нөө найз за. Тэгээд 100 төгрөгтэй байхлаараа дандаа 2 ширхэг мишка авчдаг. За нөө мишка гэдэг нөө багуутаж хэрвэдэг гэсэн шүү дээ. Одоо бидэг ч юм уу ч юм битгөө. Тэгээд надад бүр тэрний сонголт амар сонь санагдаад юу сонь мишка идэт тахлаар яадгийн гэтгэлэр мэдгүй тэр хохоо амар дуртай байсан. Би бол тэгэл 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байхыг эрхэмлдэг байсан. Шал өөр юм яриавчгүй те. За хүүгээ цэцэрлэгээс нь авчаад хамтдаа салон номол дээр ирлээ. Ишээ дэлгүүр хэсэх энэ хаваар зугаалах ер нь айтайхан гоё үдийн. Хамаатнууд маань бас нэг чухал ажиллаар ирээгүй. Зүгээр Бээжинд бас нэг 2-3 хонжоогоод тэгээд урагшаага өөр хот руу явж бас нэг бараа үзнэ гэсэн. Тэгэл буцаж байгаа юм. Тийм болохоор нэг айжуу тавиу явахад ер нь болохоор хуваартай байгаа. Нэг нийт тийм санаанд орчлоо. Ярьчих уу гэлөө. Би нөгөө бакалавр сурдаг байхдаа нэг найз охинтой хамтдаа Бээжинд ирсэн байхгүй юу? Манай хичээл эхлэх гээд амралтаараа Монгол явчаад ирэхдээ манай найз охин тэр үед Монголд ажилладаг байсан. Тэгэд надтай хамт нөгөө Бээжинд рүү ирэх гэсэн чи ажилласан чөлөө өгөхгүйсэн байхгүй юу? Тэнгүүт нь манай эмээ өнгөрчлөө гэж худлаа яриад хөдөө явна гэд. Тэгээд Бээжинд надтай хамт ирээд 7 хоног шоудчаад Монгол руу буцсан. За тэгсэн чи ажлынх нь мөнгө бэлтцсэн байсан гэсэн нөгөө хүн нас орцсон гэд. Тэгээ манай найз амар бантаад яахаа мэдгүй за. Тэгээ буцаагаад бүтэнд нь лааш үдэн заваад өгсөн гэсэн. Йоо бүр арай. За бай бай.